олон тохиолдож байгаа хавдар болох ходоодны хавдар, улаан олон хавдар, бүдүүн гэцний хавдрын онцлогоо болон эмчилгээний чиглэлд ердөөсөө л хийгдэж байгаа шинжилгээ хоол боловсруулах замын дурангийн шинжилгээ байгаа. Өөрөөр хэлэх юм бол ходоодны дурангийн шинжилгээний үед одоо ходоод улаан олон гэсэн хоёр хос эрхт найл айлыг шинжилээд хэрвээ бид нар шинжилгээний явцад эрт үед нь ямар нэгэн хавдрын өөрчлөлтөө болон бусад өөрчлөлтүүдэд илрүүлж чадах юм бол дурангийн шинжилгээгээр бүрэн эмчлэх бүрэн боломжтой байдаг. За ходоодны дурангийн шинжилгээнд орох заалт нь гэх юм бол хэрвээ тухайн хүн өөрөө 40 нас болон түүнээс дээш настай байх юм бол заавал нэг удаа дурангийн шинжилгээнд доор хаяж 2 жил тутамд хамрагдах буюу үржин сэргийлэх үйлчлэг хийгдэж явах ёстой. За 2015 оноос хойш хоол боловсруулах эрхтэн судал дурангийн эмчээр ажиллаж байна. Ходоод бүдүүн гэцний дурангаар хоол боловсруулах замын цус тогтоох, хоол боловсруулах замаас гадны биет авах, за хоол боловсруулах замд буй ургацэг авах, за эрт үедээ онцлогдсон хорт хавдрыг салцтын төвшөнд хуулж авах ийм эмчилгээнүүд хийгдэж байна. За жишээ нь энэ улаан холон хорт хавдар нэгдүгээр үедээ онцлогдсон юм тохиолдол байна. Энэ тохиолдол маань одоо манай эмнэлэг дээр эмчлэгдэж одоо эдгэрсэн юм жишээ байна. Гол юм нь бид нар юу вэ гэхээр дурангийн шинжилгээнд хамрагдаад эрт онцлогдох нь айгүй чухал байгаа. За эрт үедээ л онцлогдох юм бол зөвхөн одоо энэ дурангаар ийм эсцэл хийгээд бүрэн эмчлэгдэх юм боломжтой байгаа. Энэ эмчилгээг Орхон аймагт бол бид нар хийж байна.